За дагалдагч бэлтгэх цогц хөтөлбөр 21 аймаг семинар маань үргэлжлэн явж байна. Өнөөдөр бид үүрээр 5 цагаас Улаанбаатараас гараад за 9 тасархаа дээр төр зүр ирээд цааш аяллаа өргөжлүүлэн өнөөдөр Өвөрхангай аймагт сургалт маань явна. За энэ удаа бид нэр баруун аймагудаар одоо явах гэж байна. Тэгээд үнэхээр их эзэн Монгол орны баруун хязгаарыг гайхамшигтайгаар ерөх болтугай.
Их эзэн минь түүний зүгсгэл амар тайван Есүс Христийн амар тайван итгэл найдвар хүч чадал дүүрэн байхад эзэн минь таачлаач. Ямар сайхан. Чимээгүй цагийг бас би цуглааныхандаас хэлж байгаа. Тэгээ зарим хүмүүс бас хамтдаа орж байгаа. Тэгээ сүүлийн үед бид нэг орой өглөөнийхөө залбирал дээр бас хуваалцж байгаа. Одоо нэг үйлс номоор явж байгаа. Тэгээ тэр тайлбар үйлс номоор зөв тайлбартай тэгээд тэр чимээгүй цагаа яг өөрийнхөө жоохон ойлгосон хэмжээгээр бас юу залбирлаараа чимээгүй цагаа бас тэрний үгээ бас хуваалцж байгаа шүү. Тэгээ манай цуглаанах бас жоохон 2-3 хүн ч гэсэн 4-5 хүн ч гэсэн орж байгаа. За баярлалаа маш сайн. Бид нар Өмнөгов аймагт явж байгаа үед Өмнөгов аймгийн Цогцэцгийн сумын одоо пастор удирдагч нь хэлсэн байгаа. Манай цуглаан өглөө болгон захим чимээгүй цагаар явдаг. Тэгээд цуглааны итгэж хүн болгон маань ордог, хүн болгон маань энийг хуваалцдаг. Тэгээд үгээр дамжуулан бид нар өнгөтэй ойрхон байдаг. Тэгээд одоо ахлагч хүмүүс бидний хувьд ч гэсэн энэ цуглаанаараа үгийг уншаад, уншсан үгээ тайлбарлахад бидэд маш боломжтой байдгаа, сайхан байдгаа гэж хуваалцсан. Өнгөрсөн жил би Солонгос явж явах үед манай Солонгосын Чежүү арал дээр Монгол цуглаан байгуулагдсан. Энэ Чежүү арлын пастор надад гэрчлээ болцсон. Пастораа би танд бүр гэрчлээ хэлмээр байна. Яасан? Би Монголд байхдаа зүгээр нэг цуглаанд ирж очдог жирийн итгэж хүн байсан. Тэгээ ерөөсөө цуглаан гэж мэдэхгүй. Харин би Чежүүд ирсэн чинь бурхан намайг цуглаан байгуулаа гэж. Тэгээ би гэрийн цуглаан эхэлсэн чинь ковид гараад ирсэн. Цуглаж чадхаа болсон. Тэгээ одоо яана баларсан гэд бодож ирсэн чинь захин чимээгүй цаг гараад ирсэн. Захин чимээгүй цагаар бид нар ковидын туршид хамтдаа сурсан. Библийн бас хичээл бас үзсэн. Тэгсэн чинь ковидын дараа манай хүмүүс маань нөгөө хүмүүс маань улам олон болцсон байсан. Тэгээд би бас чимээгүй цагаар дамжуулан яаж сургаал заахыг маш их сурсан. Тэгээ баярлалаа гэж ярьж ирсэн. Захин чимээгүй цаг. Эзэн биднийг яв гэсэн учраас явъя. Эзэн биднийг хувь тайлбар руу дуудсан учраас эзэн би энд байна. Миний хувь тайлбар руу та намайг дуудаач. Та намайг хөтлөн дагуулаач гэж бүгдээ эзний өмнө залбирцгаая. Есүс та миний төлөө юу хийж чадах вэ? Есүс би таны төлөө юу хийж чадах вэ? Би таны төлөө. Тийм ээ эзэн минь та намайг дуудан дагалдагч бэлтгэж ирсэн. Үндэснийг дагалдуул гэж чадсан. Үнийг би чадна. Учир нь та надтай хамт болоо гэж хэлсэн. Их эзэн минь би энэ зогсож байна. Би таны өмнө шийдвэр гаргаж байна. Эзэн би өөрийнхөө амьдралын үлдсэн он жилүүдийг би тоолъё. Миний үйлчлэлд хэдэн жил үлдсэн бэ? Миний амьдралд хэдэн жил үлдсэн бэ? Мэргэн хүн он жилүүдэд тоолдог. Их эзэн би таны өмнө үнийг тоолъё. Тэгээд би таны өмнө үнийг өргөн барья их эзэн. Өнөөдөр хүртэл би олон зүйлийг хийсэн. Олон зүйлийг чухал гэж олон янзын зүйлийг бид нар хийсэн. Харин одоо бид онцгой чухал зүйлээр бид хий. Ягаад гэвэл амьдрал дэндүү богинохон үйлчлэлийн он жил дэндүү богинохон учраас бид хийх ёстой чухал зүйлээ нэг л зүйлээ хий. Тэр нэг л зүйл нь юу болохыг Есүс та өнөөдөр үгээрээ дамжуулан надад тодорхой хэллээ. Тийм үү? Эзэн Есүсээ бидний цаг мөчид таны өмнө зогсож байна гэхээсээ. Би чуулган хамтдаа ховдын чуулган ахын дүүснээ бид хамтдаа таны өмнө ирж байна гэхээсээ. Таны дуудсан дуудлын дагуу
бидэнд өгөгдсөн хувь тавилангийн дагуу бид алхахад та бидэнд туслаач. Таны онцгой дуудлага, таны агуу захирамж, таны агуу тушаалын дагуу бид амьдралаа зориулахад эзэн минь та бидэнд туслаач. Эзэн минь өнөөдөр бид таны өмнө шийдвэр гарган зогсож байна эзэн минь. Учир нь та биднийг дуудсан учраас, учир нь та биднийг сонгосон учраас, та биднийг дагалдагчдыг босгохын төлөө, өсгөн үржүүлэхийн төлөө та биднийг үндэстнүүдийг дагалдагч болохын төлөө сонгосон, дуудсан эзэн минь. Энэ л дуудлагын төлөө, энэ л хараа зорилгоны төлөө, таны хүслийн төлөө амьдралаа үйлчлээ бүгднгийн зориулж үнэхээр энэ зүйлийн төлөө all in буюу бүхнийгээ зориулан үүний төлөө үйлчлээд эзэн та туслаач. Нехмая би агуу зүйлийг хийж байгаа учраас оч чадахгүй гэж хэлсэн шиг бид үнэхээр агуу зүйлийг хийхэд та туслаач. Агуу зүйл бол дагалдагчдыг босгох. Бурхны хувьд агуу зүйл бол үндэстнүүдийг дагалдуулах явдал билээ. Эзэн минь та ажиллан өрөөж өгөөч эзэн. Их эзэн онцгойлон би танаас ховдын чуулганыг гойж, ховд бол маш чухал газар. Их эзэн минь та ховдын чуулганы гайхамшлагаар босгож ирэх 30 жил өшөө цаашлан энэ чуулган илгээлтийн төв болж олон үндэсний дүр явах гарц болж энэ газраар дамжуулан олон дагалдагч нар босож ховдын чуулганыг бэлдсэн олон дагалдагч нар босож тэд нэр Казахстан руу, Кыргызстан руу, Узбекистан руу, Тажикстан руу, Туркменстан руу өшөө цаашаа тэд нэр Турк хүртэл, Иерусалим хүртэл хаанчлын сайн мэдээг харахад амжлаа. Халелуя. Эзэн минь таны хүсэл, үндэстнүүдийг дагалдах нь таны хүсэл. Эзэн минь таны энэ агуу хүсэл энэ газар нутаг биелэгдэх болтугай гэж. Эзэн таны агуу гайхамшгууд үнээр үргэлжлэн явагдах болтугай. Энэ агуу улсын төлөө эдгээр энэ газар таны юм зогсож байгаа, шийдвэр гарган зогсож байгаа хүн болгоныг Бурхан эзэн минь таагуугаар ашиглах болтугай. Ховдод Монгол чуулган газар сайгүй Христийн дагалдагч нар олон болох болтугай. Өсвөн мөржиж болтугай. Монгол дагалдагч нар бүх дэлхийд даяар явж үндэстнүүдийг дагалдуулах болтугай. Есүсийн нэрээр зах голцоо түлээтэй зах гизгаар нутагта замаа нутгийг туулсан загчин хошууна нутаг төрж ирсэн загчнаа хүү байна. Өнөөдөр бидэнд энэ Бурхны сайхан үг сонсч, сайн мэдээг сонсч бид нар энэ загчин хошуунд, загчин түмэн дээр Бурхны хайр ивэл ирж байгаад бид бас их бэлгшээж баярлалт юм аа. Одоо бид нар чи ерөнхийдөө хил дээр амьдардаг. Би одоо хил бол одоо ингээд 80-120 км байдаг манай баруун хил. Тэгэд хамгийн гол нөгөө загчин гэдэг нэр яагаад авсан гэхээр бид нар зах гизгаар нутгаа мандаг. Загчин хошуун гэж байсан дээр. Энэ загчин хошуун одоо яг үндэсний ястан болж гэж загчид. Тэгээд манай ер нь манай энэ загчин ард түмэн маань ингээд сайн мэдээг одоо хүлээж авахд хэр зэрэг одоо нээлттэй байдаг вэ? Загчин хүмүүс бол ер нь сайн шүү. Ер нь би ер нь тэр зочломтгоо, дайламтгоо, хайрламтгаа бас. Ер нь хүнийг хайрлаж чаддаг хүн бол хүний хайрыг хүлээж авахдаа бас мундаг гэж би. Одоо энэ баруун хэлээр гарахад бол ховг, торгууд одоо үзэмчин, чантуу гээд одоо монголоор ярьдаг хүмүүс байна. Байж байна. Яг Алтай аймаг руугаа бол яг монголчууд тэр дундаа бол загчин эснүүд нь тэндээ бол амьдардаг. Ихэвчлэн манай баруун тагшгаанаар бол Чингэл бол тэр чигээр баг торгуудууд ховг сайрын нутг гэдэг байна шүү. Баруун тал руу. Одоо ер нь та тийшээ очиж үзсэн үү? Тэнд байгаа хүмүүс ер нь сайн мэдээ тарааж үзсэн үү? Тийшээ бол яг сайн мэдээ тарааж очиж одоохондоо бол амжааг байна. Ер нь сайн одоо тэнд байгаа хүмүүс бол одоо сайн мэдээ
хүлээж мэдээж ах トゥ угаа ингээд очиход бол мэдээж сайн мэдээ хүлээж авна л гэж бодож байгаа. Баруун талаар бол бид нар чөлөөтэй орж гардаг, чөлөөтэй хэл нэвтэрдэг. Тэр чинь ерөөсөө нэг удам өгсааны тийм хэл яриа ойлголцдог. Зөв. Тэгээ бид нар тэгээд их сайхан бэлгшээж байна л да. Ер нь бол хоод нутаг бол олон үндэстэн ясны одоо өлгий болсон газар нутаг. Тэгэхээр бурхан энэ хоод нутагт бол гайхамшигтай ажиллаа хийж энэ олон үндэстэн ясанд сайн мэдээ хүрж олмоор энэ олон үндэстэн ястан гэдэг маань бурханы хүсэл гэдэг бол бүх үндэстнийг бурхан хайрладаг. Бүх үндэстэн ястанд бурхан хайртай. Сайн мэдээ бол бүх үндэстэнд хүрж Есүс биднийг бол бүх үндэстнийг дагалдуул гэж хэлсэн байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ ховдын чуулган за ялангуяа одоо энэ хил дээр байгаа манай энэ одоо алтайн чуулган болгоны одоо чуулганууд бол маш чухал гэж би бодож байгаа байхгүй. Ягаад гэвэл эдгээр одоо чуулгануудаа дамжуулаад одоо нөгөө жинхэнэ нөгөө одоо Хятадын Шинжаан уугуур одоо өрмөчтэй энэ газар нутгуудад сайн мэдээ тарах одоо тийм чухал одоо гарц гэж одоо харж байгаа. Тийм дээр утгаараа бол манай энэ алтайн чуулган тийм танаа чуулган бол маш чухал цуглаан юм байна. Танаа чуулган өнөөдөр энд байгаагийн маань одоо гол зорилго маань мэдээж энэ алтаа сумынхаа ард олонд сайн мэдээ тарааж энэ ард олонны дундаас одоо Иесусийн дагалдагчдыг босгож нөгөө талаас хэлийн чандад байгаа тэр одоо ахын дүүс нартай адилхан одоо үндэс угсаа нэгтэй ах дүүс нартай одоо сайн мэдээ тарах энэ бол одоо маш гайхалтай чухал зүйл юм болов. Танаа чуулганы одоо алсын хараа гэж ярьдаг тийм. Танаа чуулганы бас одоо тэр ирээдүйн бас зорилго бас энэ сайн мэдээ энэ үйлчлэлтэй бас холбоотой юм л гэж бодож байна. Та бас за энэ сайхан гүрэмлээс ч нэг сайхан амсаадах яа. Манай танаа нутгийн жихэн ориг одоо гүрүүл байна тийм ээ. Манай нутгийн одоо хамгийн хүндтэй жоочин нь одоо дайл цайлахтаа бэлддэг тавгна идэ гүрмэл. Манай цагаан сараар гүрмэл тавьдаг л да. Тийм. Гүрмэл ер нь их гоё амттай. Гоё. Ёстой гоё. Ёстой та нар энэ үдшин чи та нарын сэтгэл шингэсэн хайр шингэсэн их гоё амттай гоё байна. Тий гоё байлгүй яах вэ наа. Тийм. Өнөөдөр тэгээд манай алтаа сумынхаа маань ингээд өргөө сайхан гэрээ бариад чуулганаа бариад нээлтэнд нь ийм сайхан гүрэмлийг таам хүн хийсэн байна. Маш гоё байна. Маш баяртай байна. Олон ясны өөлгийн нутаг манай Ховд аймагт одоо эзнээ сайн мэдээ тарах нь ирэх болтугай гэж өрөө. Нэгдүгээр, хоёрдугаарт одоо эзэнд маш их талархлаа. Эзэн одоо өргөтэй болголаа. Тэгээд эзнээ нэр дээр одоо манай жагцсан ард түмнийг болно. Манай Ховд аймгийн нийт ард иргэдийг бурхан минь эзэн минь ивэл хайрантай багтаж өрөөх болтугай гэж залбирч байна. За эзэн бод үнэхээр агуу, эзэн бодод амьд бурхан. Эзэнд одоо болохгүй, бүтэхгүй, боломжгүй юм гэж ерөөсөн байхгүй. Эзэнд одоо юу хүсэн, юу гуйн, юуг одоо талархлаа дэвшүүлнэ тэрүүнээ хариуд эзэн нэрээс бүгдийнгийн эзнээ өөрийнхөө хүслээр биелүүлж өгдөгт нь манай энэ эзэн Есүс бурхан бодол үнээр чадамжгүй байна гэж хизээч байхгүй. Бүх юмд боломж олгодог, бүх юмд хаалга үйд нь нээлттэй байдаг, тэнгэрт байдаг шиг нь газарт уршихуй ирж яддаг ийм бурхан байгаамаа. Тэгээд эзэн бурхандаа талархаж, эзэн бурхандаа одоо залбирч явсан хүн хязгаарч асахгүй хазаахгүй. Манай ээж хэлдэг байсан залбирч явбал зайлдаг, мөргөж явбал мөлтөрдөө гэж бурхандаа одоо талархаж, бурхандаа залбирч явсан хүн энэс хязгаарч хазаана гэж байхгүй. Бурхан дээрээс чадахгүй, болохгүй, бүтэхгүй юм гэж нэг ширхэгч байдгаа. Тийм учраас бид нэр одоо бурханаа нэг үнэхээр одоо дээдлж чадхал юм бодвол бүх юмд боломжтой хаалга үйд нь нээлттэй гэж хэлдэг юм аа. Амен хаалалуя эзэн аврах болтугай.
Сорын ганц амьд мөнхийн эзэн бурхан минь ээ. Таны нэр, таны яруу алдар сүрх хүч чадал энэ газар нутагт энэ ховд аймаг даяар мөн Монгол болон үндэстэн даяар алдарших болтугай. Мөнхийн агуу их эзэн бурхан минь та ховд нутгийг өрөөж өгөөч. Онцгойлон энэ нутгийн үзэсгэлэнтэй сайхан газар болох өндөр уусын дунд орших алтай сумыг таны нэрээр өрөөж байна. Амен. Хайртай! Хайртай шүү! Баяртай Есүс намайг ивэсэ айдугараа таны нэрийг мөнхөд магтяа амьдрал бүхнийг захираа их эзэн минь Дагаж бэлтгэж цогц хөтөлбөр ус халелуя. Сүнсний хувьд Захуу нутагт шин цаг өдрөл сүнслэг байдлын хувьд Захуу нутагт үр жимстэй өнөөр өтгөн тэр ерөөлтөй тэр сайн цаг үе эхлэж байгааг харж байна гэсэн. Яг энэ цаг үе сүнслэг энэ шин цаг үе Захуу нутгийн чуулгануудыг эзэн мэдээд ерөөж байна гэсэн. Өнөөдөр Захууд байгаа чуулганууд маань сайн мэдээгээр дамжуулан олон хүмүүсийг зочин болгон хордог. Есүс зочдоо итгэж болгодог, итгэгчтэй дагалдагч болгодог, дагалдагч буюу өдөртөж болгодог, өдөртөгчтэй үндэстнүүдийг дагалдагч бэлтгэхээр илгээтэй эзэн болох энэ гайхамшигтай дараа үеийн үйл явдал Захууны чуулганд бий болох тухай.